Хүүхдийн хөдөлмөрийг устгах талаарх олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь хэмжээ. Хүүхдийн хөдөлмөрийг устгах асуудлаар олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2 конвенц байдаг. Эхний конвенц нь хөдөлмөрийн насны доод хязгаарыг тогтоож, түүнийг аажмаар дээшлүүлэх замаар хүүхдийн хөдөлмөрийг устгахад чиглэсэн бол, хоёр дахь конвенц нь хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй хэлбэрүүдийг устгах чиглэлд нэн даруй авах арга хэмжээнүүдийг зааж өгсөн байдаг. Энэ хоёр конвенцийн зорилго адил боловч хүүхдийн хөдөлмөрийг устгахад хоёр өөр аргаар хандсан юм. Эхний конвенц нь хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 138 дугаар конвенц бөгөөд 1973 онд батлагдсан. Конвенц гарах болсон шалтгаан, зорилго, хамрах хүрээ зэргийн талаар товчхон яриад, конвенцийн дагуу тогтоох хөдөлмөр эрхлэх насны доод хязгааруудын талаар авч үзнэ. Энд улс орнууд 3 янзын насны доод хязгаарыг тогтоох боломжтойгоос хоёрын зайлшгүй тогтоож мөрдүүлэх үүрэг хүлээдэг. Түүнчлэн конвенцийн дагуу тогтоосон хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын зохицуулалтад хамаарахгүй үйл ажиллагаанууд, хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ, конвенцийн хүрээнд ашиглаж болох уян хатан зохицуултыг ярилцсан. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын түүхийг авч үзэхэд анх байгуулагдсан үеэсээ эхлэн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийг хамгаалах, хүүхэд хөдөлмөр эрхлэхээс сэргийлэх асуудалд анхаарч ирсэн болохыг олон улсын хөдөлмөрийн баг хурлын 1919 онд хуралдсан анхны чуулганаараа хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын тухай анхны конвенцийг батлан гаргаснаас харж болох юм. Энэ нь аж үйлдвэрийн салбарт ажиллах насны доод хязгаарын тухай 5 дугаар конвенц байсан бөгөөд түүнээс хойш салбарын 9 конвенцоор эдийн засгийн янз бүрийн салбарт хөдөлмөр эрхлэх насны доод хязгааруудыг тогтоож өгсөн байдаг. Тиймээс хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг тогтоосон эдгээр зохицуултыг нэгтгэж эдийн засгийн бүх салбарт нэг мөр хамаарч үйлчлэх нэг баримт бичиг гаргах зорилгоор 138 дугаар конвенцийг боловсруулсан юм. Конвенцийг дагалдуулан 146 дугаар зөвлөмжийг мөн батлан гаргасан. Конвенцийн дагуу улс орнуудын хүлээх үндсэн үүргийг 1-р зүйлд зааж өгсөн. Энд хүүхдийн хөдөлмөрийг устгах, бүр мөсөн арилгахад чиглэсэн үндэсний бодлогыг гаргаж хэрэгжүүлэх ёстой гэж заасан. Энд зорилго нь хүүхдийн хөдөлмөрийг хориглох бус, харин практикт устгахад чиглэсэн гэдгийг анхаарах хэрэгтэй юм. Зөвхөн цаасан дээр хүүхдийн хөдөлмөрийг хориглоно гэж бичээд орхих тухай биш юм. 138 дугаар конвенцийн дагуу улс орнууд үндэсний бодлогоо гаргахдаа хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг аажим нэмэгдүүлэх замаар дээрх зорилгыг хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн. Улс орнууд хөдөлмөр эрхлэх доод насыг тогтоогоо зогсохгүй, үндэсний бодлогынхоо хүрээнд хүүхдийн хөдөлмөрийг үр дүнтэй устгах зорилгоор уг доод хэмжээгээ дээшлүүлж явахыг шаарддаг конвенцийн энэхүү динамик зохицуултыг тэр бүрэн ойлгохгүй байх явдал гардаг л да. Конвенцийн хамрах хүрээний талаар авч үзье. Энэ конвенц нь эдийн засгийн бүхий л үйл ажиллагаанд хамаарна. Конвенцэд бүх төрлийн хөдөлмөр эрхлэлт буюу ажлыг хамруулна гэж заасан байдаг. Тэгэхээр энэ нь зөвхөн хөлсний хөдөлмөр биш, бүх төрлийн ажилд, тэр дундаа хүүхдүүд бие дааж болон албан бус байдлаар ажиллахаас сэргийлэх арга хэмжээгч бас авах ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ нь конвенцийг албан бус эдийн засагт хэрэгжүүлэх асуудал юм. Монгол улсын тухайд яг энэтэй холбоотой нэг чухал асуудлыг конвенц зөвлөмжийн хэрэгжилтийг хянах шинжээчдийн хорооноос хөндөж тавьсан. Үүнд конвенцийг хэрэгжүүлэх зорилготой үндэсний хууль тогтоомжийн заалтууд нь хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар л хязгаарлагдж байна. Гэтэл хөдөлмөрийн хууль нь зөвхөн хөдөлмөрийн харилцаанд л хамаарч байна гэдгийг тэмдэглэсэн. Тиймээс шинжээчдийн хороо хөдөлмөрийн харилцаанаас гадуур бусад хэлбэрээр хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ авах, тэр дундаа хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд зохих өөрчлөлт оруулахыг засгийн газраас хүссэн. Конвенцэд хүүхэд гэдэг тодорхойлолт байхгүй, улс орнуудыг тодорхойлохыг ч шаардаагүй. Энд 15-аас доош настай бол хүүхэд, 15-аас 18 настай бол өсвөр насныхан гэдэгт хамруулсан. Гэхдээ үүнийг номиналист байдлаар авч үзэх ёсгүй юм л да. Конвенцоор эдгээр нэр томьёог үндэсний хууль тогтоомждоо тусгаж хэрэглэхийг шаардаагүй. Конвенцэд хэд хэдэн насны доод хязгаарын зохицуулалт бий гэж би өмнө нь ярьж байсан да. Эхлээд хөдөлмөр эрхлэх насны ерөнхий доод хязгаарыг авч үзье. Энд насыг тоогоор нь заагаагүй, ерөнхий зарчим нь энэ насны доод хязгаар хүүхэд тухайн улсад зайлшгүй эзэмших боловсролыг хэдэн настайдаа эзэмшиж байна вэ гэдэгтээ нь уялдах ёстой юм.
Өөрөөр хэлбэл уг насны хязгаарыг заавал эзэмших боловсролыг бүрэн дүүргэх наснаас доогуур тогтоож болохгүй гэсэн үг. Гэхдээ мөн насны ерөнхий доод хязгаарыг заавал эзэмших боловсролыг бүрэн эзэмших наснаас дээгүүр тогтоохгүй байвал зохино. Өөрөөр хэлбэл насны хязгаарыг тогтоохдоо хүүхэд заавал эзэмших боловсролоо дуусгаагүй байж ажиллах эсвэл энэхүү боловсролыг эзэмссэн ч ажиллах боломжгүй байх нөхцөл байдал үүсгээргүй зохицуулах нь зүйтэй юм. Монгол улсын хувьд үүнтэй холбоотой нэг асуудлыг шинжээчдийн хороо тавьж байсан. Учир нь Монгол улс уг конвенцэд нэгдэн орох үедээ хөдөлмөрийн насны доод хязгаарыг 15 байхаар тогтоосон. Гэтэл заавал эзэмших боловсролыг хүүхэд 15 наснда эзэмшиж байгаа эсэх нь тодорхойгүй. 16 наснда эзэмшиж дуустдаг юм шиг байсан тул үүнийг уялдуулж тогтоох асуудлыг авч үзээч гэж анхааруулж байсан л да. Энд мөн хаалтанд 14 гэсэн байгааг та бүхэн харж байгаа байх. Энэ нь конвенцээр олгож байгаа уян хатан хандаж болох зохицуултын нэг юм. Аливаа улс энэ конвенцэд нэгдэн орох үедээ л хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг 15 наснаас доогуур тогтоох эсгээ шийдэх боломжтой. Ингэхдээ насыг инхүү тогтоож байгаагаа тусгайлан мэдэгдэл гаргаж хүргүүлдэг журамтай. Ингээд дараа нь энэхүү насны доод хязгаарыг аажим нэмэгдүүлээд явж болдог. Бас өөр нэг насны доод хязгаар байгаа. Энэ нь хөдөлмөр эрхлэх насны ерөнхий доод хязгаараас дээгүүр буюу 18 наснаас доошгүй байх ёстой. Үүнийг аюултай ажилд ажиллах насны доод хязгаар гэж товчоор нэрлэдэг боловч цаана нь илүү нарийн асуудал байдаг. Энд конвенцийн томьёоллыг анхааралтай авч үзэх шаардлагатай. Тухайн ажил буюу хөдөлмөр эрхлэлтийн онцлог түүнийг хийж гүйцэтгэх нөхцлөөрөө өсвөр насныхны эрүүл мэнд аюулгүй байдал ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж заасан байдаг. Тэгэхээр аюултай бодистой харьцаж ажиллах гэх мэт тухайн ажлын онцлогоос гадна тухайн ажлыг хийж гүйцэтгэх нөхцөлийг харгалзана гэсэн үг. Мөн үүнд заавал осол гаргах аюул учрах өндөр магадлалтай нөхцөл байдлыг ойлгохгүй. Учир нь конвенцэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж заасан байгаа. Конвенцийн энэ заалтыг хэрэгжүүлэх хүрээнд улс орнууд үндэснийхээ төвшөнд хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдал ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй ажлын жагсаалтыг гаргаж мөрдүүлэх ёстой. Конвенцэд ийм ажлыг тодорхойлоход баримтлах аливаа шаардлагыг зааж өгөөгүй юм. Ийм ажлын жагсаалтын ажил олгогчдын болон ажилчдын төлөөллийн байгууллагуудтай зөвлөлдөж батлах ёстой. Учир нь эдгээр байгууллагууд ямар ажил хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдал ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг тодорхойлоход хамгийн бодиттой хувь нэмэр оруулах чадхтай гэж үздэг. Конвенцэд зааснаар 18 насыг аюул эрсдэлтэй ажлын байранд ажиллах хамгийн доод нас гэж тогтоосон байгаа ч уян хатан зохицуулах бололцоо байдаг. Яг ийм ажлын байранд нэг талаар хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдал ёс суртахуун бүрэн хамгаалагдсан, нөгөө талаар тухайн салбар буюу үйлдвэрлэлийн чиглэлээр тусгайлан сургаж бэлтгэсэн нөхцөлд 18 биш 16 наснаас нь ажиллахыг зөвшөөрч болно. Тэгэхээр конвенцийн дагуу улс орнууд үндэсний хууль тогтоомжоор заавал тогтоож мөрдүүлэх ёстой насны 2 доод хязгаарыг сая ярьлаа. Миний хувьд хөдөлмөр эрхлэх насны доод хязгаараа зөвхөн өндрөөр нь буюу 18 насаар тогтоосон тохиолдлыг мэдэхгүй юм. Улс орнууд аль альнийг тогтоож мөрдүүлээд явдаг. Конвенцэд мөн хүүхэд хөнгөн ажлыг хөдөлмөр эрхлэх насны ерөнхий доод хязгаар буюу 15 наснда хийж болох боломжийг олгосон байдаг. Гэхдээ энэ нь тухайн улсын сонголтын асуудал болохоос заавал хэрэгжүүлэх үүрэг биш юм. Конвенцэд хөнгөн ажлын тодорхойлтыг зааж өгсөн байгаа. Нэгдүгээрт энэ нь хүүхдийн эрүүл мэнд өсөлт хөгжилд хортой нөлөө үзүүлэхгүй байх ёстой. Хоёрдугаарт энэ нь хүүхэд сургуульд хамрагдаад түүнийхээ үр шимийг хүртэхэд саад болохооргүй байх ёстой. Өөрөөр хэлбэл хөнгөн ажлыг хичээлийн бус цагаар хийх, сургуульдаа яваа зогсохгүй, түүнчлэн ийм ажил хийдэг хүүхэд дан ганц хичээл сургуульдаа явдаг байгаа зогсохгүй, үр шимийг хүртэх боломжтой байх ёстой гэсэн үг юм. Зарим ажлыг хүн өнгөц харахад яах аргагүй ямар ч асуудалгүй хөнгөн ажил байна гэж боддог. Гэтэл тухайн ажлыг хийж гүйцэтгэж байгаа нөхцөл байдлыг аваад үзэхээр хөнгөн байтугай аюултай ажилд ч оруулж тооцохоор байх нь бий. Олон жилийн өмнө би Европын зөвлөлд Европын нийгмийн хаартыг хэрэгжүүлэх асуудлаар ажиллаж байсан юм. Тэр үед Их Британий засгийн газар өглөө сонин тараах ажлыг хөнгөн ажил гэж тодорхойлсныг Европын нийгмийн хаартыг хэрэгжүүлэх бие даасан хороо хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь хүүхдүүд өглөө хар үрээр бараг бүрэн сэрээгүй шахав байхдаа дугуйгаар явж сонин рас тараадаг байсан. Үүнийг хүүхэд зам тээврийн осолд орох маш өндөр эрсдэл гэж үзсэн.
Тэгээд хүүхэд сонингоо тарааж дуусаад хичээлдээ явдаг. Хэдийгээр хичээлийн цагтаа давхцаагүйч хичээл дээр очиод унтчихдаг байсан байна. Тэгэхээр энэ нь хүүхэд хичээл сургуультай хэвийн оролцох боломжийг хязгаарласан, мөн хийж байгаа нөхцлөөрөө аюултай ажил гэж үзэж байгаа юм. Үүгээрээ энэ нь Европын нийгмийн хартыг холбогдох заалт төдийгүй 138 дугаар конвенцэд нийцэхгүй байсан. Тиймээс тухайн ажлын шинж байдал онцлогоор нь бус, харин тухайн ажлыг хийж гүйцэтгэж байгаа нөхцөл нь уг ажлаа хөнгөн үү аюултай юу гэдгийг тодорхойлоход чухал байгаа юм. Улс орнууд энэхүү зохицуултыг ашиглая гэвэл хөнгөн ажил хийх насны доод хязгаар 13 наснаас доошгүй байна. Мөн ямар ажлыг хөнгөн ажилд оруулахаа ажил олгогчдын болон ажилчдын байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр үндэсний хууль тогтоомжоор шийдвэрлэнэ. Мөн үндэсний хууль тогтоомжоор хүүхэд хөнгөн ажил эрхлэх ажлын цагийн хязгаар хөдөлмөрийн нөхцөлийн талаар тодорхой зааж өгөх ёстой. Хөнгөн ажлын зохицуулт нь хэдийгээр уян хатан хандах боломжийг олгодогч нэлээд нарийн хяналттай зохицуулт байдаг болохоор улс орнууд хөнгөн ажлын жагсаалтыг боловсруулахдаа тун болгоомжтой хандах ёстой. Хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын зохицуулалтад үл хамаарах үйл ажиллагаануудыг конвенцэд зааж өгсөн байна. Тухайлбал хүүхэд өсвөр насныхан сургууль дээрээ хийж байгаа ажил. Мөн үйлдвэр аж ахуйн нэгжид 14-өөс доошгүй насны хүүхэд сургуулийнхаа батлагдсан хөтөлбөрөөр хичээл сургалтын хүрээнд эсвэл мэрэгжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрт хамрагдаж байгаа бол хамаарахгүй. Энд хүүхдийг хамгаалах асуудлыг сургууль мэрэгжлийн сургууль хариуцна гэж үзээд хамааруулдаг гэсэн үг юм. Өөр нэг зүйл нь насны доод хязгаарын зохицуулалтад хамааруулахгүйгээр хүүхэд урлагийн тоглолт зэрэг зарим үйл ажиллагаанд оролцохыг зөвшөөрөх тухай конвенцийн 8 дугаар зүйлд заасан. Гэхдээ эдгээр нь ямар үйл ажиллагаа байхыг ажил олгогч ажилчдын байгууллагатай зөвлөлдөж тодорхойлно. Мөн хүүхдийн ийхүү оролцох эсхийг тухайн тохиолдол бүрээр судлан ажиллах цаг нөхцөлийг тодорхой зааж олгосон зөвшөөрлийн дагуу хэрэгжүүлэхээр заасан нь маш чухал юм. Өөрөөр хэлбэл хүүхэд урлагийн тоглолтод оролцоход хөдөлмөр эрхлэх насны хязгаар хамаарахгүй гэсэн ерөнхий зохицуулалт хууль тогтоомждоо оруулах нь конвенцэд нийцэхгүй гэсэн үг юм. Тухайн улс хүүхэд урлагийн тоглолтод оролцохыг зөвшөөрч байгаа бол тухайн тохиолдол бүрээр ажлын цаг нөхцөлийг зааж олгосон зөвшөөрлийн үндсэн дээр ажилуулдаг тогтолцоог бүрдүүлэх ёстой. Конвенцэд хүүхдийн хөдөлмөрийн нөхцөлийн талаарх зохицуулалт байдаг. Мөн 146 дугаар зөвлөмжид хүүхэд хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрч байгаа тохиолдолд цалин хөлс, ажлын цаг, ээлжийн амралт, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэргийг хууль тогтоомждоо нарийн зохицуулж өгөх шаардлагатай гэж орсон байна. Хэдийгээр энэ нь зөвлөмжийн заалт ч гэлээ конвенцэд дурдсан хөдөлмөрийн нөхцөлд эдгээрийг мөн хамруулж ойлгож болно. Эцэст нь конвенцийн хэрэгжилтийг хангуулах арга хэмжээний талаар тусгасан. Тухайлбал зохих хариуцлага хүлээлгдэг байх, хөдөлмөр эрхлэх насны доод хязгаар, хүүхдийн ажиллах нөхцөлийн талаарх хууль тогтоомж зохицуултын хэрэгжилтийг хэн хариуцж хангуулахыг тодорхойлох, ажил олгогч, эцэг эх асран хамгаалагч гэх мэт. Мөн ажил олгогч 18 наснд хүрээгүй ажилтнуудын бүртгэл хөтэлдэг байх зэргийг зааж өгсөн. Конвенцэд тусгасан уян хатан зохицуултын тухай одоо ярив. Эхнийх нь хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг улс орнууд энэ конвенцэд нэгдэн орох үедээ 14 насаар тогтоох боломжтой. Энэ заалт Монголын хувьд шууд хамааралгүй болсон гэж хэлж болно л доо. Учир нь Монгол улс энэ конвенцэд нэгдэн орохдоо насны доод хязгаар 15 байхаар мэдэгдэл гаргаж хүргүүлсэн байдаг. Мөн конвенцэд нэгдэн орж байгаа орнууд нэгдэн орох үедээ конвенцийн үйлчлэх хүрээг хязгаарлах боломжтой байдаг. Монгол улсын хувьд ийм хязгаарлалт хийгээгүй. Хөдөлмөр эрхлэх насыг доогуур тогтоож конвенцийг мөрдөх хүрээг хязгаарласан орнуудын хувьд конвенцийн хэрэгжилтийн тайландаа ийхүү тогтоох болсон шалтгаан нөхцөл хэвээрээ байгаа эсхийг тогтмол тусгаж явах ёстой. Өөр нэг уян хатан хандах боломж олгосон зохицуулалт нь зарим төрлийн ажил хөдөлмөр эрхлэлтийг түр хамааруулахгүй байх. Үүнийгээ тухайн улс конвенцийн хэрэгжилтийн хамгийн эхний тайландаа тусгах ёстой. Монгол улсын хувьд ингэж хязгаарласан зүйл байхгүй учраас хамааралгүй. Монгол улсад 138 дугаар конвенцийн хэрэгжилттэй холбоотойгоор конвенц зөвлөмжийн хэрэгжилтийг хянах шинжээчдийн хорооноос гаргасан асуудлуудын талаар бас товч ярив. Эхнийх нь хамрах хүрээний асуудал. Зохицуулалт нь хөдөлмөрийн хуулиар л хязгаарлагдж байгаа учраас зөвхөн хөдөлмөрийн харилцаагаар хязгаарлагдаад бусад төрлийн ажил хөдөлмөрт хамаарахгүй байна гэсэн үг. Хоёрдугаарт хөдөлмөр эрхлэх насны доод хязгаар 15 наст заавал эзэмших боловсролыг бүрэн эзэмшиж дуусгах настай уялдсан эсэх асуудал.
Шинжээчдийн хороо хөдөлмөрийн хуулийг шинчлэхдээ энэ уялдааг тодорхой гаргахыг зөвлөсөн. Мөн засгийн газарт хууль тогтоомжоор хөнгөн ажлыг тодорхойлох, хөнгөн ажлын жагсаалтыг гаргахыг зөвлөсөн. Бас нэг асуудал нь урлагийн тоглолтод оролцож байгаа хүүхдийн асуудал байсан. Тухайн тохиолдолд бүрээр хянаж зөвшөөрөл өгдөг тогтолцоо байхгүй учраас урлагийн тоглолт мэтийн үйл ажиллагаанд оролцож хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн асуудлыг зохицуулах боломжгүй юм. Шинжээчдийн хороо мөн хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын зохицуултыг зөрчсөн тохиолдолд ноогдуулж байгаа хариуцлага хангалттай биш байна гэж үзсэн байна. Тиймээс хөдөлмөрийн хуулийн шинжиллийн хүрээнд хөдөлмөрийн хууль төдийгүй эрүүгийн хуулиа эргэж гарч оновчтой хариуцлагын тогтолцоог бий болгох, аж ахуйн нэгж байгууллага бүр 18 наснд хүрээгүй ажилтнуудын бүртгэл хөтэлдэг байх зохицуултыг бий болгохыг зөвлөсөн. Тэгэхээр шинжээчдийн хорооноос 138 дугаар конвенцийн хэрэгжилттэй холбоотой өгсөн эдгээр зөвлөмж асуудлууд шийдлээ хүлээж байгаа юм. Одоо олон улсын хөдөлмөрийн байгууллагын хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй хэлбэрийн тухай 182 дугаар конвенцийн тухай ярив. Яагаад энэ сэдвээр дахиад конвенц гаргах хэрэгтэй болов гэдэг асуулт гарч ирэх байх. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хүчин төгөлдөр конвенцүүдийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй хийдэл цоорхоо байсантай холбоотой. Учир нь дэлхийн нэлээд хэдэн оронд бага насны хүүхдийг мүлжилгийн шинжтэй хэцүү нөхцөлд ажиллуулах явдал байхад үүнийг албадан хөдөлмөрийн тухай 29-р конвенцийн хүрээнд бүрэн хамруулж шийдэх боломжгүй байсан. Мэдээж хүүхэд өөрөө маш аимшигтай нөхцөлд хөдөлмөр эрхлэх хэсэг асуудлаар бүрэн дүүрэн зөвшөөрөл өгөх боломжгүй гэж үзэж байсан хэдий ч 29-р конвенцэд өөрт нь бас хязгаарлагдмал зүйл байсан. Мөн 138 дугаар конвенцэд тухайн үедээ нэг их олон орн нэгдэн ороогүй байсан. Тиймээс 138 дугаар конвенцийн хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг тогтоогоод түүнийг яваандаа дээшлүүлж явах динамик зохицуулалт нь төдийлөн хүүхдийн хөдөлмөрийг устгах чиглэлд дөрвтэй арга хэмжээ авахд түлхэц болж чадахгүй байсан. Мөн үүнтэй зэрэгцээд хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 онд батлагдсан гарсан. Энэ нь олон улсын хөдөлмөрийн байгууллагын хувьд хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй хэлбэрүүдийг устгах чиглэлд харьцангуй өндөр зорилтыг дэвшүүлсэн зоримог хэм хэмжээ гаргах дуудлага болсон гэж болно. Үүн дээр олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 1990-ад оноос хэрэгжүүлсэн хүүхдийн хөдөлмөрийн IPEC хөтөлбөрийн туршлага нөлөөсний үр дүнд ийм шинэ хэм хэмжээг гаргасан байна. 182 дугаар конвенцоор 138 дугаар конвенцийг хянаж өөрчлөөгүй, 138 дугаар конвенц хүүхдийн хөдөлмөрийг үр дүнтэй устгах бодлогын үндэс суурийг бүрдүүлсэн гол хэм хэмжээ хിവэрээ үлдсэн. Гэтэл 182 дугаар конвенц улс орнууд эдийн засгийн хөгжлийн түвшнээс үл хамааран хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй хэлбэрүүдийг устгах чиглэлд нэн даруй арга хэмжээ авахыг шаарддаг. Энэ нь хүүхдийн хөдөлмөрийг бүрэн устгах зорилт шууд хэрэгжих боломжгүй, ялангуяа буурай хөгжилтэй орнуудын хувьд тодорхой цаг хугацаа шаардагдана гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал хөгжлийн шалтгаанаар хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй хэлбэрүүдийг төвчиж хүлээн зөвшөөрөх ёсгүй юм. 138 дугаар конвенцэд хүүхэд гэдгийг тодорхойлоогүй, тодорхойлохыг ч шаардаагүй байдаг бол 182 дугаар конвенц 18 наснд хүрээгүй бүх хүнд хамаарч үйлчлэхээр заасан. Гэхдээ энэ нь үндэснийхээ хууль тогтоомжид ингэж оруулах ёстой гэсэн үг биш юм. Мөн улс орнууд 138 дугаар конвенцийн дагуу хөдөлмөр эрхлэх доод насны хязгаарыг тогтоож мөрдүүлэхэд энэ нь саад болохгүй юм. Конвенцийн 3 дугаар зүйлд хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй хэлбэрүүдийг зааж өгсөн. Дөрвөн төрөл байгаагийн эхний 3-ыг конвенцууд шууд зааж өгөөд дөрөв дэх хэлбэрийг үндэсний хууль тогтоомжоор тодорхойлохоор заасан. Нэгдүгээрт боолчлолын бүх хэлбэр болон боолчлолттой төстэй практик. Үүнд хүүхдийг худалдах, дамжуулан худалдах, өрийн төлөөс хамжилгын албат болгох, албадан хөдөлмөрлүүлэх, түүний дотор зэвсэгт мөргөлдөөнд ашиглах зорилгоор хүчээр буюу албатан дайчлах зэрэг хамаарна. Товчтой эдгээр зайлшгүй устгах ёстой хүүхдийн албадан хөдөлмөрийн хэлбэрүүд юм л да. Хоёрдугаарт хүүхдийн биеийг үнэлэх, садар самуун сурталчилгааны үйлдвэрлэл буюу садар самуун үзүүлбэрт ашиглах, зуучлах, санал болгох. Тэр үед олон улсын хөдөлмөрийн баг хурал дээр биеэ үнэлэх, садар самуун үйл ажиллагаанд оролцох зэргийг ингэж оруулснараа эдгээрийг ажил хөдөлмөр гэж хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг үү гэсэн маргаан гарч байсан юм. Түүнээс хойш ч бас удаа дараа иймэрхүү асуудал хөндөгдөж байсан л да. Гэхдээ тухайн үед конвенцэд эдгээрийг дурдсанаар ажил хөдөлмөр гэж хүлээн зөвшөөрч байгаа хэрэг биш гэдгийг маш тодорхой хэлсэн. Мөн эдгээр нэр томьёог конвенцэд тодорхойлоогүй учраас үндэсний хууль тогтоомжид байгаа тодорхойлтыг баримтлах юм.
3-дугаарт хүүхдийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах, тэр дундаа мансууруулах бодис үйлдвэрлэх хил дамжуулан худалдах зэргийг онцлон дурдсан. Гэхдээ энд үндэсний хууль тогтоомж бус холбогдох олон улсын гэрээн тодорхойлсны дагуу гэж оруулсан байгаа. 4-дүгээрт тухайн ажлын онцлог шинж түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх ажил. Ийм ажлыг 138 дугаар конвенцэд заасантай адил ажил олгогчдын болон ажилчдын байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр үндэснийхээ хууль тогтоомжоор тодорхойлно. Аюултай хор нөлөө үзүүлэх ажлыг тодорхойлохдоо холбогдох олон улсын хөдөлмөрийн хэмжээнүүдийг үндэслэж болох бөгөөд ийм ажлын жагсаалтыг эрх бүхий байгууллагаас батлан гаргаж тогтмол хянан үзэж шинчилж байх ёстой. 182 дугаар конвенцийг хэрэгжүүлэхийн тулд авах арга хэмжээнүүдийн тухайд нэрнээсээ л эхлээд ойлгомжтой. Төвчшгүй хэлбэрүүд гэж байгаа учраас улс орнууд нэн даруй үр дүнтэй арга хэмжээ авч эхлэх агуулгатай юм. Энд ийм төвчшгүй хэлбэрүүдийг хориглох мөн устгах гэсэн хоёр элемент байгаа. Мөн эдгээр арга хэмжээг нэн даруй яаралтай үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэг нь практикт ямар агуулгатай вэ гэхээр шууд үр дүн гаргана гэсэн үг биш юм. Харин үр дүнд хүргэх арга хэмжээнүүдийг цаг алдалгүй эхлүүлэх ёстой. Ийм алхмууд нь амьдрал дээр бодит үр дүн авчрах ёстой. Мөн хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй хэлбэрүүдийг зөвхөн хориглоо зогсохгүй бодиттой устгахад чиглэсэн арга хэмжээ авах ёстой л гэсэн үг. Мөн конвенцэд тус конвенцийн заалтууд болон түүний дагуух зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавих, мониторинг хийх, хэрэгжилтийг хангуулах оновчтой механизм бүрдүүлэхэд чиглэсэн бүхий л арга хэмжээ авна гэж тусгасан. Ийм арга хэмжээнд тохирох хариуцлага хүлээлгэх, тэр дундаа эрүүгэн ял шийтгэл болон бусад хариуцлага ноогдуулдаг байхаар орсон. Зөвлөмжид конвенцэд дурдсан зарим тодорхой төвчшгүй хэлбэрүүд тухайлбал боолчлол, биеэ үнэлэлт, садар самуун, гэмт хэрэг зэрэгт хүүхэд татан оролцуулсан, ашигласан гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгдэг байхыг зөвлөсөн. Мөн конвенцэд улс орнууд хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй хэлбэрүүдийг устгахад чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг холбогдох төрийн байгууллагууд, ажил олгогчийн болон ажилчдын байгууллагатай зөвлөлдсөний үндсэн дээр гаргаж хэрэгжүүлнэ гэж заасан. Ингэхдээ мөн бусад бүлгүүдийн саналыг харгалзана гэж оруулсан байгаа. Үүний цаана үндсэндээ хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд байгаа юм. 182 дугаар конвенцийн дагуу улс орнууд авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь бодит үр дүнд хүрэх үйс тодорхой хугацаатай байх ёстой. Эдгээр нь эхний ээлжинд хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэхээс урьдчилан сэргийлсэн байх ёстой зэрэгцээ. Ийм хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг уг ажлаас нь салгах, нөхөн сэргээхэд тусалцаа үзүүлэх, хүүхдэд суурь боловсролыг үн төлбөргүй үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн байх нь чухал юм. Мөн охидын онцлог нөхцөл байдлыг харгалзана гэж заасан. Энд олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцэд ер нь бол анх удаага орсон гэж хэлж болох нэг зүйл нь гишүүн орнууд олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэх асуудал юм. Ингэхдээ нийгэм эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, ядуурлыг бууруулах, бүх нийтийн боловсролыг дэмжих гэх зэргээр хамтын ажиллагааг чиглүүлэх хүрээг. Эцэст нь шинжээчдийн хорооноос Монгол улсад конвенцийн хэрэгжилтийн талаар ямар зөвлөмж өгсөн талаар ярив. Энд хурдан морь унаач хүүхдийн асуудал юм. Үндэсний баяр наадмын тухай хуулиар хурдан морины уралдаанд хүүхэд 7 настайгаас эхлэн морь унж оролцохыг зөвшөөрсөн. Мөн хурдан морины уралдаанд хүүхэд оролцох хугацааг хязгаарласан зохицуулт бас гарсан байдаг. Шинжээчдийн хорооны байр суурь бол хурдан морины уралдаан бол хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа аюултай үйл ажиллагаа гэж үзсэн. Тиймээс конвенцийн хэрэгжилтийг хангахын тулд 18 наснд хүрээгүй хүнийг хурдан морь унуулж уралдуулдаг явдлыг хууль болон практикт халахад шаардлагатай арга хэмжээнүүдийг авах ёстой юм. Гэхдээ хамгаалах хэрэгслээр хангах хөдөлмөрийн байцаагчийн хатуу хяналтын дор холбогдох журмыг хэрэгжүүлэх нөхцөлд 16-аас 18 настай хүүхдүүдийн хувьд боломжтой гэж тэмдэглэсэн байгааг анхааруулжээ.